За үргэлжлүүлэн бид студиэс зочин тарих гэж байна. Бидний урилгаар студиуд үндэсний статистикийн хорооны хүн ам нийгмийн статистикийн газрын дарга Амар Бал иржээ. Өглөөний мэндэргээ сайн байна уу? Сайхан амарл. За өнөөдөр бид хүн амын тоолгын тухай ярих гэж байна. Ер нь нийслэл төдийгүй Монгол улс даяараа хүн амын тоолгыг 10 жил тутамд, завсрын даалгыг 5 жил тутамд хийдэг тийм ээ. Тэгэхээр 2010 онд тоолго гэсэн тэгэхээр эх 2020 онд тоолго эхнэ. За тоолго хизээ эхлэх вэ? За ерөнхийдөө Монгол улсын тооллого эхэлсэн явж байгаа гэж үзэж болно. 20 оны тооллогыг. 20 оны тооллогыг яагаад явж байгаа гэж хэлээд байна вэ гэхээр энэ жилийн 20 оны тооллого маань бүртгэл уламжилт хоёрыг хосолсон хэлбэрээр явах юм. Тийм учраас одоо бүртгэлийг сайжруулах үйл ажиллагаа нь эхэлсэн юм. Тэгэхээр Монгол улсын нийт хүн амыг тоолох үйл явц дээр бүхэн бүрийн оролцоо бол их чухал болж өгч шүү дээ. Мэдээлэл сайн өгөх бас тооллого явуулж байгаа хугацаанд бол одоо тэр холбогдох халуун хүмүүст мэдээлэл өгч явах нь иргэн морийн үүрэг оролцоо болж өгч байна. Тэр тал дээр та иргэдэд уриалгахад. Тэгээ ер нь одоо яг Монгол улсын тооллого эхлэхэд 10% тэр уламжилт гэж ярьж байгаа мэдээлэл цуглуулах ажил эхлэхэд 33 хоног гэлтлээ. За энэ 33 хоногийн хугацаанд тооллогод иргэд яаж идэвхтэй оролцох вэ гэхээр манай нийтэд тараагаад байгаа иргэн өөрийгөө шалгадаг системийг онгойлгосон. Иргэд тэргээр өөрийнхөө мэдээллийг үн зөв бөглөөд өөрийнхөө мэдээллийг болон өрхийнхөө гишүүдийн мэдээллийг цуг шалгах юм. Цаасан байдлаар юм сахин байдлаар захимаар шалгаж байна. Захимаар шалгаж байна. Хамгийн гол нь тэр нууцлал аюулгүй байдлыг хангах үүднээс таны хэрэгжилж байгаа гарц та өөрийгөө л тодорхойлох хэрэгтэй. Та ганцхан амрал мөн гэдгээ тодорхойлжвал танд тийш орох эрхийг олгож байгаа. Ямар байдлаар аппликейшн очих вүлээ хүмүүс? Одоо интернетэд тавьсан байгаа. Интернет танаа одоо манай хорооны сайт руу орох юм. 2 цаг юм бид ер нь NS руу оронгууд registration цаг юм гэсэн юм байна. Энэ жилийн онцлог бол уламжлалт аргыг хослуулж байна гэж байна. Ер нь бэлтгэл ажил одоо хэдэн хувьтай явж байна? 2020 оны тооллого хизээ яг дуусахаар товлож та бүхэн ажил эхлүүлсэн байна. Тий, ерөнхийдөө Монгол улсын тооллогын хуулиар Монгол улсыг тооллого явуулах хугацааг улсын их хурал 2 жилийн өмнө тогтоодог юм. Тэгэхээр 2017 оны 12 сарын 76 дугаар тогтоолоор Монгол улсын тооллогын хүн амын тоолгын товыг 2020 оны 1 сарын 8-наас 9 шилжих шөнийн тэг цагийг Монгол улсын тоолгын товоо гэж үзэж байгаа. За энэ нь бол дэлхийн улс орнууд дэлхийд дээр ч өнөөдөр нэг 7.4 тэрбум хүн байна. Эндээс нэг 200 гаруй тусгаар улс байна. Тэгээд энэ тооллогоо хийх энэ 20-с 15-аас 24 оны хооронд ядаж хүн амааныг одоо тоолох. Энэ асуудлыг бол дэлхийн нийтээр уриалан гаргацсан байна. Энэний л нэг хийж байгаа ер нь бол за бид бол тооллогыг өмнөх тооллого нь дараагийн тооллогынхаа бэлтгэл байдаг гэж үздэг. 10 оны тооллого л 20 оны тоолгондоо бэлтжиэдэг байна. 20 оны тооллого л 30 оныхаа тоолгонд бэлтжиэдэг. Дэлхийн улс орнууд ер нь яг тогтмол хүн амаа хэдэн жил тутам тоолж байдаг юм бэ? Манай бас 10 жил тутамд тоолоод байна шүү дээ. Энэ яг стандарт одоо олон улсад барьж байгаа жишг гэж харж болох уу? Бүлдөө ерөнхийдөө нэгдсэн үндэсний байгууллагын улс орнууд 60-аад оны ихэнх үеэс эхлээд 10 жилд нэг удаа 10 жилээр төлөвлөдөг төлөвлөгөөндөө тааруулаад тоолгоо 10 жилээр явуулдаг гэсэн байна. Тэгвэл Монгол улсын тооллогууд тэр үеэс 69, 79, 89 явах гэж байгаад 2000-д хийсэн. Яагаад 9-дэр хийгээд исэн гэхээр тэг он дээрээс төлөвлөгөө явдаг гэсэн байхгүй. Хэрэгцээгээ тогтоонгуудаа цаашаа төлөвлөгөө нь явах гэсэн. Тэгээд нэг бол боловсруулалт чинь цахим хэлбэрийн биш байсан байна шүү дээ. За өнөөдөр бол Монгол улс төдийгүй дэлхийн улс орнууд хүн амынхаа мэдээллийг цахимжуулсантай холбогдолтой тэр үтгэл зарим улс бол өдрийн тооллого гэж гаргаж байна. Нийт хүн амаа тоолсноор эдийн засгийн болон хүн амын судалгаа гэдэг олон зүйлүүд ач холбогдлууд давхар бол явагдаж гарч ирж байгаа байх л та. Тэр ач холбогдлын тухай та манай иргэдэд мэдээлэл өгөхгүй. За ер нь бол аливаа тооллогын том ач холбогдол нь юу юм гэхээр нэгдүгээр их том ач холбогдол бол хэрэгцээ тухайн улсын хэрэгцээг тогтоож байгаа. Хоёрдугаар том нийгмийн эдийн засгийн төдийгүй дэлхийн улс орнуудтай холбоотой нэг том юм бол тусгаар улс өөрийнхөө би хэдэн хүнтэй вэ гэдгээ нөгөө үндэсний аюулгүй байдал талаас нь Монгол улс хүний тогтоож гаргаж ирж байгаа. Энэ бол ер нь бол Монгол улсын одоо аль нэгэн түүхэн хэлбэрээр бол түүхээ бичиж өгч байгаа. 21-р зууны 20 онд монголчууд ийм хэлбэртэй, ийм хөдөлөө, ийм суудсанд сууж, ийм ус ундаалж ингэж амьдарч исэн байна гэдэг түүх бичиж байгаа.
Ер нь яг энэ 10 жил тутамд хийж байгаа тооллого яг бодит байдалтай хэрд үзэж очдөг юм бол магадгүй 2010 онд хийсэн тооллого байх гэдэг юм тийм ээ. Түүний өмнө 2000 онд хийсэн тооллого байна. Энэ хооронд Монголын хүн ам хэрхэн өссөн бэ? Яг энэ тооллогын үр дүн, тооллогын бодит байдалтай харьцуулсан судалгааг та бүхэн бас яаж хийх вэ? Тийм л дээ. Ерөнхийдөө Монгол улсын хүн ам 2010 оны 11 сарын 10-ны тооллогын товоор 2,756,000 хүн тоологдсон. За бид нэр энэ жил нэг 2020 онд 3,300,000 орчим хүн тоолно. За ерөнхийдөө тооллого хоорондын өсөлт үндсэндээ ингээд харахаар нэг 600,000 хүнээр өслөө шүү дээ. Энэ хооронд Монгол улс чинь 2 саяас 3 сая боллоо шүү дээ. 2015 оны 1 сарын 24-ний 8:25 минут Монгол улс 3 сая иргэнтэй боллоо. За энэ хоорондох бүх хэлний өнүүдийг Монгол улсын статистикийн байгууллага, олон улсын төдийгүй Монгол улсын өмнө хүлээсэн үүргийнхаа дагуу Монгол улсынхаа хүний тоог барай явж идэг. За энэ бодит байдал ерөнхийдөө мэдээж хүн гэдэг бол юу шиг одоо бусад эд үзэгдэл шиг гинт өсөж гинт буурдаг юм биш. Энэ бол тодорхой хэмжээний төрөлт насралтын биологийн хүчин зүйлээрээ нөлөөлөхөөс гадна шилж хөдөлгөөний нөлөөлдөг. За манай Монгол улсын хувьд бол шилж хөдөлгөөний нөлөөлөл нь гадагшаа хүмүүс нь гараад одоо ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор гадна талд явсан нэг 100 гаруй мянган хүний. Тухайн үед 10 онд бид нэг 107,800 гадаадд тоолж ирсэн. Одоо нэг 150-60 мянган хүн тоологдох болов. За гол юу бол тоолдгийн гол шалтгаан нь бид бол дэлхийн улс орнуудын өгдөг зөвлөмжөөр бол гадныхыгаа тоолохыг хориглодог байхгүй юу? Ер нь бол хэрэггүй гэдэг юм. Тэгээд яагаад манайх одоо ингээд нүүбийн зөвлөмжийн нөгөө талд нь хилээд байна гэхээр зэрэг бид өөрөө цөөхүүлээ. Тэгээд бидний энэ цөөхөн монголчуудын маань нэг 150-60 мянган хүн гэдэг бол нийт хүн амын 4-5%. Энэ чинь хэдий 4-5% маань гадаадд байгаа ч гэсэн эдийн засгт маань буцааж одоо нөлөө үзүүлдэг. Тэгээ ер нь яг хуу олон улсын зарчим зөвлөмжөөрөө болвол суурин хүнээ гаргаад нийтээ нэг 7 тэрбум хүн чи яг хаана амьдарч байна, юу хэрглэж байна гэдгийг л гарах гэдэг шүү дээ. Тэгээд тэр агуулмжаараа эн чинь энэ хэрэггүй гэдэг байхгүй. Гэхдээ бол бидний хувьд онцлогоороо юу хийгээд байдг вэ гэхээр бид бол жижигхэн учраас бид энийг гаргана. Гэхдээ дэлхийн нийтэд нийлүүлэх одоо хүнийхээ тоог хэлэхдээ энэ газар нутагт байгаа хүн амынхаа тоог л хэлж өгнө. Гадны улс оронд байгаа Монгол иргэдийн тоог бол хасч ирсэн байна. Тийм. Энэ бол гадаадд байгаа хүмүүс шүү. Дээр нь манай хуулийн дээр сонгуулийн хуулийн дээр гадаадд байгаа иргэдээсээ сонгуул авах хөлтэй шүү дээ. Ийм агуулмжаараа энэ явдаг юм. Хүн амаа тоолсны дараа суурилсан судалгаа ирнэ давхар явагддаг. Одоо нас хөөс эрэгтэй эмэгтэй гэдэг ингээд давхар зөндөө юмнууд бол бичигдээд цаасан дээр үлдчихэж байгаа шүү дээ. Тэрэн дээр суурилсан статистик судалгаа давхар явагддаг уу? Мэдээж хүмүүс тооллого гэд ойлгохоор тэгтээ ч одоо ер нь сайн ойлгодог болж байгаа шиг. Тооллохоор зүгээр ингээд тоолоод өнгөрчих юм шиг ойлгохтой. Энэ бол нийгмийн эдийн засгийн цогц судалгаа байхгүй. Ерөөсөө энэ одоохондоо мэддэгдэж байгаа үндэсний хэмжээнүүдийн хамгийн том цогц судалгаа. Энэ тооллого бол өөрөө юу гэдэг вэ гэхээр иргэд энэ талаас мэдээллийг аваад сүүлийн 20-30 жил төрөөс хэрэгжүүлсэн бодлогын үр дүн иргэнд яаж хүрсэн бэ гэдгийг хэлдэг. Тэгж хариулт өгдөө. Энэ одоо жишээ нь эрчим хүч, ундны ус, сууцны нөхцөл яаж өөрчлөгдсөн бэ гэд дүн тавьдаг байхгүй иргэдийн талаас дүн тавьдаг. Тэгэхээр энэ дүн тавих үйл явцыг араас шалтгаалаад зарим засгийн газрууд тоолгыг хойшлуулдаг. Тухайлбал Оросын холбооны ус 2010 онд хойшлуулсан. Яагаад вэ гэхээр хэрэгжүүлсэн бодлогын үр дүн иргэдэд зөв хүрсэн үү хүрээгүй юу гэдгээс хамаарх нь тийм урьдчилсан харалт хийсэн байсан. За баярлалаа, бидний ярилцах цаг дуусч байна. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа.